Хай, амралтын өдөр өглөөний хүрэлтээ авъя. Өнөөдөр маргааш 2 бижинд хүчтэй шорон шуургатай гэсэн. Тийм болохоор нөгөө холбогдох албанаас нь хүмүүсийг битгий гадуур гараарай, битгий хоол яваарай гэд сануулга дамжуулаад исэн. Тийм болохоор өнөөдөр бит 3 бол гэр зурлал өнжөндөө. Гэхдээ нөхөр болохоор эмнэлэг рүү явна гэсэн. Гэхдээ ганцаараа явах юм чинь бас гайг баха. Гэхдээ хүчтэй салхи болох хүмүүс үл ингээд хүчтэй шорон шуурга болчоор хүмүүс нь Монголоос ирсэн шуурга, Монголоос ирсэн шороо гэж тэгээд идэг за. Нэг сэн нөө. Тэгсэн чинь манай нэг магистрийн миний супервайзер багш маань тэр дандаа ингээ Монголын талаар жоохон сөрөг мэдээллүүд амар их авсан байдаг за. Тэгээд бит хоёр хаяа уулзахаар бит хоёр цэцэрлэг түрэл мөрөлнгөр алах хайгуу дуртайсан байхгүй юу? Тэнгүү дандаа Монголын талаар ингээд тэр сонин дээр Монголыг ингээ бичсэн бэлээ. Одоо энэ амар их шороотой байгаа зэн шороо чин танаа Монголоос ирсэн гэсэн чамд их орончин санагдаад гоё санагдахгүй байна энэ төр гээд за дандаа нэг хүнийг тэгж ажиллаж идэг багш амар ядаргаатай за. Яг тэр үед гэсэн чинь нөгөө ковид болоод тэгээд ковидын нөгөө яг гарал үүсэл нь болохоор Ухаан гэх Хятадын хотоос эхлэлтэй байна энэ төр гэдэг ярэ амар их газар авсан байсан. Тэгээд ер нь Хятад руу олон улсын харилцаа бас жоохон хүйтэн тал руугаа яг болж исэн үеихгүй гэсэн чи яг тэр үед болохоор хамгийн эхлээл тусалсан орнуудын нэг нь бол ялцчгүй Монгол байсан шүү дээ. Нөгөө 30 мянган хонь Хятадуудад бэлгэллээ. Ухаанд зориулаад эмч нарт нь ажилчин ард түмэнд чин сэтгэлийн хандив болгож бэлгэлж ийн энэ төргээл амар сүртэй тэгээд яг мэдээ цацагдаал хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай нөгөө багш маань баг ойлгох нь тэр багшд маань хөөрхий тэр 30 мянган хоньны нэг жижиг хавирагчтай болтохгүй шүү дээ. Гэтэл ингээл тэнхлүү явхад тэмээгээр тусалснаас твдэж явхад твнэр тусалсан нь дээр гэдэг шиг тэгэл яг тийм үед ингээд тусламж өгж байгаа нь манай нөгөө супервайзер багшд маань аягүй сайхан санагдал надад бүр баг би өөрт нь бэлэг өгсөн юм шиг л амар баярлалаа л амар хөөрхөн тэгжсэн. Тэгээ тэр үе чи ер нь амар гоё штэ. Тэр ханд аягүй нүдэ болсон санагдчихсан надаа. Тэгээ тэр үед болохоор нөгөө ковид болсон болохоор ихэнх гадаадууд бүгдээрээ өөрсдийнхөө орнолоо буцсан байсан байхгүй. Тэгээд Хятад ер нь гадаад оюутнууд аягүй цөөхөн байсан баг. Манай сургууль талаа баг аягүй цөөх үлдсэн байсан. Тэгээд үжсэн чинь манай нэг яг эдийн засаг менежментийн сургуулийн захирал намайг хичээлдээ байсан чинь орж ирээд тэгээд манай энэ Монгол оюутандаа баярлаа. Бид нарыг яг ийм ковидын ийм нөхцөл байдалд тусалж дэмжиж хандив өгч байгаа 30 мянган хонь бэлгэлж байгаад маш их баярлаа энэ төр гэл нэг амар хөөрхөн ороод ирсэн шүү дээ. Би тэгээд бүр хэлэх үг байхгүй за бүр ингээд гэтээ амар гоё л үт юм бэлээ тийм сайхан их оронтой хүн юм да би гэж нэг бахархаж үлээ. Тэгээд нэг өөрөө өгсөн юм шиг зүгээрээ тэгэлгүй яах юм бэ? Хоёр орны сайхан харилцаа гэдэг чинь ийм хүнд хэцүү цагт бибидээ туслах нь байдаг шүү дээ энэ төр гэл нэг сандарсандаа хотлоо өнөө юм ярьцэн. Тэгэл ангаараа надад хаалга малга ташаал би тэгэл 30 мянган хонь өгцөө хүн яах вэ тэгээд амар дэдхэр зогсож байгаа юм чин гэж юу. Гэтэ тэр мэдээ бас яг цаг үе болсон амар бахархам гоёсэн. Яг Монголын халуун сэтгэлд ард түмнээс 30 мянган хонь илгээ энтэргээл тэгэл ангийнхан хүн ичиж мичээгээл ёо. Бид нар ч уг нь салхи шорооноос өөр юм өгдөг шүү дээ гэж юу. За өнөөдөр нөхөр маань эмнэлэг орж бие үзүүлнэ гэсэн. Бие үзүүлнэ гэжтэй нөхрийн хүзүүн дээр нэг бас нэг сугныхан доор нь эмчичгэн одоо ургацаг гэхүү эмчичгэн арснууд ингээд гарцсан. Бараг 5-6 ширхэг тийм ургацаг гарцсан байсан. Тэгээ тэрийг үзүүлнэгээ явсан. Тэгээ сая орж ирж байна. Бүгдээр ингээд түлгээд гээд ингээд лазераар ингээд түлцэн гэсэн. Ёо шарсан мах үнэрсэн гэсэн гээ бодтой амираад. Тэгээд ер нь тийм ургацгууд байвал эртээ ахуулж яхад зүгээр байдаг. Олон хэмжээгээр ихээр нь байлгаж ерөөсө болтгоогүй юм чинь тэгээд аваа ясан гэсэн. Тэгээд тэр нь болохоор юу гэсэн блэ? HPV юу? За ямар нэгэн тийм вирусаас үүсдэг. Тэгээд тэр вирус нь болохоор байгаль дээрч байдаг, зарим хүний биед ч байдаг. Тэгээд тэрнээс болоод үүсдэг гэсэн. Тэгэд бүгдийг түлхээд төлөвлөсөн тэгсэн чинь 300 орчим мянган төгрөг болсон гэсэн. Гэтэ нөхөр болохоор нэг даатгалтай болохоор даатгалаас нь төлчтэй. Тийм болохоор гайгүй. Өнөөдөр өглөө хүргэлт эрэхтэй яасан гэж. Өнөөдөр нөгөө хүү маань тарт идэгээд байсан. Би тэгээд тартны зурмаг
бэлдэц хоёрыг худалдаж аваад тэгээд бэлэн хийгээд өчтдөг байхгүй юу. Тийм болохоор өнөөдөр би бэлдэц зурмаг хоёр загсан байсан чинь өглөө хүргэлтээ аваад торноосоо баруунуудаа гаргаад тавьжсэн чинь тартны зурмаг нэрсэн бэлдэцэн нэрээгүй байсан байхгүй юу. Би тэгээд авсан юмнуудаа харсан чинь ялцчгүй ганц нэг юм дутуу байсан. Тэгэнгүүт нь дэлгүүрлөө залгаад миний бараанд бууцаа тэгээд манго тартны бэлдэц 3 дутуурчиж гэд хэлсэн байхгүй юу. Уг нь тэр дэлгүүр ерөн дэлгүүрүүд хүргэлтийн үйлчилгээ нь ер нь юм алдаа гардаггүй юм. Тэгээд ялцчгүй л ингээд амар салхитай ч юм уу эсвэл өнөөдөр ингээд гадаа онцгүй байгаа болохоор дэлгүүрүүдийн хүргэлт асар их ачаал нэмэгдэжээ шүү дээ тий. Тэгээд тэрнээсээ болоод бас ажилтан ачаал ихтэй байсан болохоор дутуу явуулчихгээд тэгээд энэ гурыг надад нөхөж өгнө гэд тэгсэн байхгүй юу. Одоохоо авч өгчигээд гэтээ яг угаасаа бууцаа бол дэлгүүртэн дусцсан гэд тэгээд өглөө бол над руу мессеж өчээд бууцааны мөнгийг буцаагаад шилжүүлсэн байсан нь би анзаараагүй юм. Тэгээд нөгөө нэг дэлгүүрийн хүн болохоор манго тартны бэлдэц 2 гэлс авчиад өгчигээд тэгсэн байхгүй. Би тэгэхээр за тийг хурлаарай гэж хэлчихэд нөгөө юмнуудаа хөрөгчөндөө хийж өгөх үедээ манго ирсэн байсан нь харж байгаа байхгүй юу. Йоо амар цаа. Тэгээд тэр нь амар биш. Тэр бол угаасаа андуурсан байсан. Би ирцнийг мдэггүйсэн. Гэхдээ хамгийн амар нь болохоор би тэгэд манго ирцнийг харсан шүү дээ. Тэгсэр нэ буцаад дэлгүүрлөө яриад манго ирцэн байна. Бити манго явуулаарай гэж хэлэх гэснээ тэгээд за өөртөө шалгаа тэгээд мэдүүл явуулахгүй л хүдээ гэж бодоод. Гээ амар муухай тий. Дигсэн чинь тэгээд утахгүй манго бэлдэц 2 аваад ирсэн. Би тэгэд нэг манго илүү авсан гэсэн үг. Муухай юу? За хүргэлт ирлээ. Би энэ хүнсний жин авсан. Яагаад гэвэл хэдтэд нөө жингээх нь 3 жилийн хөдөлгөөн өрнүүлсэн гэдгсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр болохоор жишг менюг нь гаргаад жишг меню дээр нь болохоор тэдэн грамм хүнс хэрэглэн энэ бүх юмыг тайлбарлсан байсан болохоор энэ хүнсний жингийн борлуулалт сүүлийн хэдэн сар бүр амар их байгаа гэсэн. Тэгээд тэрний нэг нь бий болж ийн гэж. За бай бай.